За 81 нь болохоор Z квадратын тэнцүү 24-өөсөх нь 10 а байдаг. Гэхдээ манай комплекс тооны бодит хэсэг нь буюу бодит хэсэг нь x-ийн төлөө шүү дээ. X нь тгээс бах комплекс тоо болоорой гэж. За би Z тоогоо x дэрмэх нь a y гэсэн тоогоо гэж үзье. Тэгээд Z квадрат гэхээр x дэрмэх нь a y-ийн квадрат нь тэнцүү 24-өөс асах нь 10 а. Тэгэхээр x квадратын нэмэх нь 2, x-ийг үржих нь i, нэмэх нь i квадратыг үржих нь y квадратын тэнцүү 24-өөс нь 10i. За тэгэхээр x-ийн квадрат i квадрат нь хасах 1 учраас энэ хасах y квадрат болчихно. Нэмэх нь 2x y i. Энэ маань 24-өөс нь 10i гэсэн комплекс тоотой тэнцүү байна гэдэг маань бодит хэсэг нь бодит хэсэгтэй тэнцүү, хуурам хэсэг нь хуурам хэсэгтэй тэнцүү байхаар тэнцүүлээд тэгэхээр x квадратаас нь y квадрат нь 24, харин 2x y маань хасах 10. Тэгэхээр эндээс x y-ийн үржих маань хасах 5 байна. За x нь тгээс гэсэн чи ихтэй бүгдээр x болохыг зорио. Тэгэхээр y нь хасах 5 байх нь x-ээр илэрхийлэх гэсэн үг. X квадратаас хасах нь y-ийн хооронд хасах 5-ыг байх нь x-ийн квадрат тэнцүү 24. Тэгэхээр энэ маань x квадратаас хасах нь 25-ыг байх нь x квадрат маань тэнцүү 24. За бүгдийн x квадрат руу орлуулчих нэг a гэх. Тэгэхээр a-гаас усах нь 25-ыг байх нь a нь тэнцүү 24. Энэ даагаар ижил өрхөөр a-гийн квадратаас нь 24a, хасах нь 25 тэнцүүдэг. За эндээс a1-ийг олохоор 24, 25, a2 нь хасах 1 байна. За шалгын хэрэг үржүүлэхээр хасах 25, нэмэхээр нэм 24 буюу хасах 24 эсрэгээр гарч байна. За гэтэл a-гаар x квадрат гэдэг x маань бодит тоо учраас хасах 1 ажиллахгүй. Тэгээ x квадрат нь 25. Тэгээ бүгд x бодит хэсэг нь нэмэх тоо гэсэн юм шиг x нь 5 гэсэн үг. Ийм байх. А комплекс тоогоор олно ш бүгдээ. За тэгэхээр маань y-ийн юу юм гэсэн энэ хасах 5-ыг байх нь x буюу хасах 5-ыг 5 туугаад хасах 1. Тэгэхээр манай комплекс тоо маань юу гэж таах вэ гэхээр x нь 5, хасах нь 1-ийг үржих нь i. За ийм комплекс тоо чи. За 82 нь 0 хасах 4-өөс 1 зэрэгт өгсөн шулуун y-ийн функцийн графикуудаар харгалзан a, b цэгүүдийг a, b шулуун y тэнэлтэй палет байгаар авсан бол a, b хэрчмийн хамгийн хөтөр болж байна. За хасах 4-өөс 1 гэж амж хас тал руугаа жоохон томоомаа. За хасах 4-өөс 1 гэсэн цавсарт гэж байна. Тэгэхээр манайх энд хасах 4, энд нэмэх 1 энэ цавсарт өгсөн y тэнцүү x дээр нэмэх нь 4 шулуун. За тэгэхээр шулуун маань хасах 4-өөс 1-ийг орлуулсан чи яг энэ хасах 4 1 2 орлуулчихвал амар хасах 4 ба 1-ийг орлуулъя. За хасах 4 дээр 4-ийг нэмэхээр энэ маань 0 болно. 1 дээр 4-ийг нэмэхээр 5. Тэгэхээр хасах 4 байхад 0, 1 байхад 5. За тэгэхээр манай шулуун маань ийм шулуун. За нөгөөх маань болохоор y тэнцүү y-ийн x дээр нэмэх нь бүгдээр x оронд их тоо тавьчихсан нутг нь x-эд өснө гэсэн үг. За тэгэхээр хасах 4-өөс 1 оромшиг үзүүрийн 2 зэрэг бас орлуулад дунд нь ганц зэрэг авчи. Хасах 4 авъя, 1 авъя, дунд нь 0 авчи. За хасах 4-ийг орлуулахаар y-ийн хасах 3. 0-ыг тавихаар y-ийн 1 зэрэгт, а 1-ийг тавихаар y-ийн квадрат, хасах 1-ийг авчт юм лүү? Хасах 1-ийг тавихаар y-ийн 0 зэрэгт буюу 1. За тэгэхээр эндээс хасах 4 байхад y-ийн хасах 3 зэрэгт маань 1-ийг байх нь y-ийн куб. За нэг 0-оор нийтэл тоо маань багцаалтчих. Тэгэхээр хасах 4 байхад нэг 0-оор нийтээ тоо. За дараагийнх нь болохоор 0 яг хасах 1 байхад нэмэх 1 юм байна. Энэ тэгээд 0 байхад болохоор y буюу нэг 270 за нэг юм ч юм байна шүү дээ. Тэгээд яг 1 байхад болохоор y-ийн квадрат. За y-ийн квадрат маань болохоор шүү дээ 271-ийн квадрат гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2.7 гэх чинь 27 гэх чинь 729 эзэмч нэг 7
1.2 за 7.3 орчим байна. Тэгэхээр эндээс E квадрат 1 байхад E квадрат буюу нэлээд дээр юм байна. Тэгэхээр манай график маань юу гэж тарах вэ гэсэн чинь за нэг ийм график. За тэгсэн чи одоо бүгдээ яасан гэсэн чинь А харгалзан гэж юм чинь А цэгийн энэ шулуун дээр Б цэгийг энэ дээр авчих. Тэгээд AB-г Y тэнхлэгтэй параллел гэсэн. За Y тэнхлэгтэй параллел байхаар бүгд ингэж авч болно шүү дээ. За шулуун нь болохоо шулуун дээр А цэг за нөгөө Y-ийн функц дээр B цэг. За тэгэхээр AB-г параллелээр ингээл бүгд зөндөөлөн байгуулдаг шүү дээ. Тэр дотроос AB-ийн утга нь хамгийн их байх юм бол гинэ. За тэгэхээр бүгдээрээ эндээс манай А цэгийн координатаа би эхний координат нь А1, хоёрдугаар координат нь А2 гэж. Манай А1-ийн шулуун дээр орж байгаа учраас энд орлуулахад биелнэ. Тэгэхээр эндээс хоёрдугаар координат нь А2, нэгдүгээр координат нь А1. За хоёрдугаарт манай Б цэг маань энэ Y шулуунтай параллел Y тэнхлэг параллел гэсэн чинь манай А2 цэгийн эхний координатыг адилхан гэсэн. Тэгэхээр B цэгийн эхний координат нь A1, хоёрдугаар координат манай B маань энэ Y-ийн зэрэг дээр байгаа шүү дээ. Энэ дээр байгаа учраас бүгд X-ийн хооронд A1-ыг орлуулахаар Y-ийн A1 дээр нэмэх нэг. Тэгэхээр Y-ийн A1 дээр нэмэх нэг. За юм болж байгаа. За тэгэхээр одоо бүгд эндээс явах вэ гэсэн чинь AB 2 цэгийн хоорондох Z гэдэг нь юу вэ гэсэн чинь параллел учраас за одоо энд А1 энд орлуулсан чинь манай хоёрдугаар координат нь Y-ийн A1 дээр нэмэх нэг. За А-г орлуулсан чинь А маань за энэ юу шүү. Яг энэ огтлын зэгтээ давхцах гад болтгүй. Тэгвэл энийг энэ хэсгийг арилгаад за энэ ногоон одоо нэг иймэрхүү бодчих. Энийг улаантад давхцахгүй шүү. За параллел. За энэ цэгийн координат нь А цэгийн хоёрдугаар координат А2. Тэгсэн чи яасан гэсэн энэ хоёрын хоорондох зай гэсэн шүү дээ. Хоорондох зай. Тэгэхээр би одоо А2-оосоо юу гасах юм гэсэн чинь А2-оосоо энэ зайнаасаа энэ зайг хасчих гэсэн үг шүү дээ. Бүгд чинь энэ зай болох гэдэг шүү дээ. За тэгэхээр одоо манай AB2 цэгийн хоорондох зай гэдэг маань юу вэ гэсэн чинь ер нь 2 цэгийн хоорондох зай болохоо эхний координатаас эхний координат хасна гэхээр адилхан л да. Тэгээ A1-ээс A1 нь 0. Тэгээд B цэгийнхаа 2 дугаар координатаас А цэгийнхаа 2 дугаар координатыг хасаад квадрат зэрэгшүүлээд зургана гэдэг ёсоор олвол энэ 0 чинь тэгээд тооны квадратаас зургахаар манай Y-ийн R гэдэг нь дээр нь байгаа учраас нэмэх том чинь модуль шаардлагагүй. За энэ зай хамгийн их утга болох гэдэг. За тэгсэн чинь хамгийн утгаар бүдрээд уламжлалмаар шүү дээ. За гэтэл манай энэ маань юу гэсэн чинь 2 өсөжтэй байна. Тэгэхээр энд бүгдээр яах юм гэсэн чинь А2 энд толцсон шүү дээ. А2 А1-ээр ингээл хэлсэн. За тэгэхээр Y-ийн А1 дээр нэмэх нэгээс хасах нь А2-ын оронд А1 дээр нэмэх нь 4. За энүүний хамгийн бага утгыг хамгийн их болох юм чинь эндээсээ уламжлал авчих. Тэгэхээр Y-гээс уламжлахаар яг өөрөө гардаг зэрэгт функц. Энэ А1 дээр нэмэх нэгээс уламжлахаар 1 хасах нь А1-ийн уламжлал 1 сул тоо 0. За тэгээд тэгтээ тэнцвэрсэн чинь Y-ийн A1 дээр нэмэх нэг нэгтэй тэнцүү. Гэтэл нэг маань Y-ийн 0 зэрэгцэх шүү дээ. Тэгэхээр A1 дээр нэмэх нэг нь тэгтээ тэнцүү буюу манай A1 нь хасах нэг байх үед хамгийн их утга авах юм байна. За одоо манай хамгийн их энэ яагаад хамгийн их утга болж байгааг харуулах юм. За A1 нь хасах нэг сэжигтэй зэг ганцхан хасах нэг гарлаа шүү дээ. За тэгээд манай уламжлал нь энэ байгаа. За энд би одоо хязгааргүй ихтэй авах тусам энэ маань нэгээс ихтэй болчихтой шүү дээ. Ядаж л хоёрыг авахд Y-ийн кубээс нэг хэсгээр энэ маань нэмэх тоо энд хасах. Тэгэхээр манайх хасахны хүртэл манай функц буураад тэгээд өсөх юм байна тий. За тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр манай функц маань хамгийн бага утга болов. Хамгийн их утга ш гэсэн чинь энэ чинь нэрээ хамгийн бага утга болох гэдэг чинь за шалгая да бүгдээ энэ чинь биенд алдсан. Хаана алдсан гэсэн чинь энэ манай шулуун дээр байгаа шүү дээ. Тэгэхээр А2-оос энэ доор байхгүй. Тэгэхээр би энд яаж алдсан бэ гэхээр энд модуль. Тэгэхээр би энд яасан гэсэн чинь энэний модуль буюу
Яг жинхэнэдээ бол байрын солилцоон гэсэн үг. А1 дээр нэмэх нь 4 дээрээ харин нөгөө е маань доор баг шүү дээ. Тэгээ эндээс уламжлал авахаар за би ингэж хэлчихье доо. За уламжлал авахаар А1-ийнхнийг болоод тогтмол тооных 0 болоод хасах нь е-гээс уламжлахаар өөрөө гарна. Зэргээс уламжлахаар 1. За тэгтээцгээр эндээс е-гийн А1 дээр нэмэх нь 1 болоод 1 маань е-гийн 0 зэрэгт. Эндээс манай А1 маань хасах 1 гарч. За одоо би энэ яасан гэсэн чинь хасах 1-ийг тавиад тэгээ уламжлалтаа орлуулна шүү дээ. Одоо би ингээл их тоо тогтсон. За ядаж эндээс 0-ыг авал та. 0-ыг авсан чи е-гийн 1 зэрэгт 1-ээс е буюу 2.7-оор хасахтай баг шүү дээ. Энд нэмэх. Тэгэхээр манайх яасан гэсэн чи энэ хүртэл өсөөд тэгээ бүрч. Тэгэхээр яалтчгүй хасах 1 дээр хамгийн утга авах юм байна. За одоо яг хамгийн утга бол А, Б хэрчмийн хамгийн утга нь юу авах вэ гэсэн чинь А1 нь хасах 1 байт. За энд арталж А1-д хасах 1-ийг тавилаа. Нэмэх хасах нь А1-д хасах 1-ийг тавилаа. Тэгэхээр хасах 1 дээр 4-ийг нэмлээ. Е-гийн 0 зэрэгт 1. Тэгэхээр манай хамгийн их утга нь 2 гэж таарах юм байна. Угвал яг энэ хасах 1 дээр байх үед энэ хамгийн их зайтай. А2 хонцоо хамгийн их байх юм байна. За энэ тодорхой интегралыг бодорой гэсэн чинь энэ маань юутай юм шүү дээ. Модультай интеграл. За тэгэхээр энийг би тэгтээ тэнцвүүлээд тэгэхээр x маань 1 болоод 1 маань e-гийн 0 зэрэгт эндээс x тэнцвүүт болчихно. Тэгэхээр би одоо хасах 1-ээс нэмэх 1 орны интегралаа бодох гэж байна. Хэлнэ. Тэгээд дунд нь 0 байна. Тэгэхээр хасах 1-ээс 0, 0-оос 1 гээд 2 хуучдах нэ. За одоо бүгд 0-оос 1-ийн онд 5-д орлуулъя 0.5. Энд орлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1-ээс хасах нь e-гийн 0.5 зэрэгт буюу 1-ээс хасах нь язгуудар e гэсэн үг. 2.7-оос язгуурхаач ямар ч гэсэн маань 1-ээс их таагаар шүү дээ. Тэгэхээр энэ бол хасах таа юм байна. Тэгэхээр энд хасах энд нэмэх юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манайх интеграл маань хасах 1-ээс 0 хүртэл энд нэмэх он ч модуль нь хэвээрээ задраад харин цаашаа үргэлжлээд 0-оос 1 хүртэл хасах байна гэж энэ маань эсэргээрээ задрна. Өөрөөр хэлбэл урд нь хасах тэмдэг тавилаа. 1-ээс 1-ээс энэ интегралыг бодоод нэмнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бүгд интеграл тус пресс интеграл байна. За жоохон зэгцлээд хий. 1-ээс 1-ээс dx хасах нь интегралыг бодохсан юм гарчин 1-ээс 1x. За энэ интегралыг бодох нэ. За 1-ээс интеграл авахаар x гараад e-ээс интеграл авахаар өөр гарантай хэлнэ. Хасах 1-ээс тэг хүртэл. Дараагийн интеграл маань 1-ээс интеграл авахаар x, e-ээс интеграл авахаар өөр гарна. Хэлнэ 0-оос 1 хүртэл. За тэгмүүд л одоо эндээс яах юм гэж бүгд эхлээд 1-д 0-д тавина. За тэгэхээр энэ чи 0-д тохоор 0, хасах нь e-гийн 0 зэрэг. Хасах нь одоо хасах 1-ийг тавь x-ийн хооронд хасах 1 тавьчих. За хоёр дахь интеграл маань урдаа хасахтай учраас би том хаалт тавьж хагаад эхлээд 1-ийг орлуулъя x болгоны хооронд. Тэгээд дараа нь x-ийн хооронд 0-ыг тавь. Тэгээ хасна. За тооны 0 хичээд e-гийн 0 зэрэг маань 1 хасахын нэмэх 1 хасахын нэмэх e-гийн хасах маань 1 өгөх нь e. За хасах нь 1-ээс хасах нь e тооны 0 зэрэг 1 хасах e-гийн 0 зэрэг 1 гэдэг юм болж. За эндээс энээр хурааглаад 1 өгөх нь e хасах нь 2 нэмэх нь e. Тэгэхээр манай хариу нь энэ гарах нэ. За 84 дугаар бодлого нь z-ээс хасах нь z-ийн хосмох тоон 4i-тай тэнцвэр байна. Тэгэхээр манай z маань x-тэй нэмэх нь a-y, z-ийн хосмох тоо гэдэг маань x-ээс хасах нь бод хурам хэсгийн өмнө л хасрах тэмдэгтэй. За тэгэхээр z-ээс z-ийн хурам хэсэг хасна 4i гардаг гинэ. Тэгэхээр өөрөвл x-тэй нэмэх нь a-y-ээс бүгдээр x-ээс сан a-y-ыг хассан чинь 4i гарч байгаа. Тэгэхээр x-тэй нэмэх нь a-y-ээс хасах нь x, нэмэх нь a үржих нь y нь 4i. Энээр устдаад 2i-y маань 4i болоод y нь 2-той тэнцв. За би y-ийн 2 гэмэтсэн юм чи манай z комплекс тоо маань x дээр нэмэх нь 2i болсон юм ба штэ.
Гэтэл манай z маань энэ x квадрат дээр нэмэх нь 10x нэмэх нь k гэсэн тэгштгэлийн шийд бөгөөд k нь бодиттой гэсэн. За энэ тэгшлийн шийд юм бол энэ тэгшгэлтэй бүгдээрээ z-тэй орлуулахад биелэх ёстой гэсэн үг. За одоо тэгээд z-тэй орлуулъя. Өөрөөр x дээр нэмэх нь 2i-ийн квадрат дээр нэмэх нь 10-ыг үржих нь x дээр нэмэх нь 2i нэмэх нь k-нд тэнцүүдэг. За тэгэхээр эндээс x квадрат дээр нэмэх нь энэ хэрийг үржүүлээд 4xi нэмэх нь энэ квадрат маань 4i квадрат нэмэх нь 10x дээр нэмэх нь 20i нэмэх нь k гэсэн үг болж байна. За эндээс бүгдээр бодит хуурам гэсэн үгтэй ялгахчи тий. Тэгэхээр бодит хэсэг нь x квадрат i квадрат хасах нэмж хасах 4. Тэгээд энэ 10x тэгээд нэмэх нь k маань бодит хэсэг. За хуурам гэсэн болохоор 4xi i-г халдан саргалаа 4x эндээс i-г халдан саргалаа 20 тэнцүүдэг. За тэгэхээр энэ 2 маань бодит тоо, энэ тоо маань бодит тоо тэгтээ тэнцүү байна гэж чинь бодит хэсэг хуурам хэсэг 2 маань хоёулаа 0-той тэнцүү гэсэн. Эндээс эсвэл 4x дээр нэмэх нь 20 тэнцүүдэг гэсэн. За эндээс x олохоор манай x маань хасах 5-тай тэнцүү. X-ийг хасах 5 гэсэн ч бүгд эндээ орлуулахаар 25-аас хасах нь 4 нэмэх нь x-ийн оронд хасахаар тавилаа нэмэх нь k тэнцүүдэг. Тэгэхээр энэ маань 21 10-ыг хасахаар 11 гэдэг чинь нэг 20 биш үл авчирч юм бүгд хараадах. За эндээс чинь 4-ийг i квадрат 10x 2i. Тэгэхээр хасах 10x k-ийн зөв байна. За энэ зөв байна. X-ийн оронд хасах 5-ыг тавьчаад 25. Би энэ 5-а тавиагүй шинэ x-ийн оронд хасах 5-а тавиагүйсэн биш. Тэгэхээр энэ маань 21-ээс хасах нь 50 нэмэх нь k тэнцүүдэг буюу манай k маань 29 гарч байгаа юм байна. За 85. Энэ хоёр тэнцүү юм бол c-г болгоно. Энэ олон гишүүнтийг үржүүлэхээр энэ гардаг гинэ. За тэгэхээр энэ ч bx-ийн куб x квадрат гэхлээр бүгд нь үржүүлж хасах 3x квадрат. Дараа нь ax үржүүлэхээр abx-ийн квадрат ингээ үржүүлэхээр нэмэх нь 3ax нэмэх нь 2bx хасах нь 6. За энэ маань энтэй тэнцүү. Тэгэхээр би эндээс bx куб дараа нь x квадратаа нэг ялах чи x квадратыг ялахаар хасах 3-аас хасах нь ab. Тэгээд x-тэйгээ ялахаар 3a дээр нэмэх нь 2b хасах нь 6. За энэ маань энэ олон гиштэй тэнцүү учраас манай b маань 2-той тэнцүү юм байна. X квадратын коэффициент маань хасах 13-той тэнцүү юм байна. Энэ маань c тэнцүү юм байна. За эндээс бүгдээ b-гийн 2-ыг олцсон. За тэгээд хасах 3-аас хасах нь ab хасах 13-той тэнцүү буюу 10 ab-гийн өрчүүр нь 10 юм байна. За би b-гийн 2-ыг олцсон. Тэгвэл манай a нь 10-ыг 2-тоо 5 юм байна. За одоо тэгсэн чинь манай c ньютон тэнцүү гэсэн чинь 3a дээр нэмэх нь 2b юм байна. Тэгэхээр эндээс 3a гэдэг бол 5, 2b гэдэг бол 2-той тэнцүү. Тэгэхээр 15 дээр 4-ийг нэмэхээр 19 юм байна. Тэгэхээр манай c нь 19. За 86-ыг өмнөөс хувааж хата алдсан биш үү? За тэгэхээр засаад оруулчих. 6x кубээс хасах нь 11x квадрат нэмэх нь 5x хасах нь 3-ыг яаж алдсан бэ гэхээр би гүйцэд үржүүлэхээ мартсан байх шүү. За би энд 2x-ээр үржүүлэхээр 6x-ийн куб хасах нь 2x-ийн квадрат тэгээ энийгээс үржүүлнэ шүү дээ. Гурвуулангийн үржүүлнэ 2x. За ингээ хассан чинь хасах 11-ээс хасгасан ихээр чинь хасах 9x квадрат 5-аас 3-ыг 2-ыг хасахаар 3x. Тэгээ хасах 3. За хасах 3-аар үржүүллээ. Хасах 3x квадрат нэмэх нь 3x хасах нь 3. За ингээ хасах 9 шүү дээ 3-3-ийн. За тэгээ ингээ хасангуут л манайх үлдэгдэлгүй гарч байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ноодор болон гишүүнт нь 2x-ээс хасах нь 3 байж. За 87. Энэ f(x)-ийн функцийн уруу нь энэ юм бол j 4 дээр хутгын давхар функц болно. За f функцийн уруу маань j юм байна. Тэгэхээр би эндээс уруугаа олоод орлуулж болно. Эсвэл f(x)-ийг би y гэж орлуулчихъя. Тэгэхээр уруу функцийн x гэдэг бол
манай анхны функцийн y гэсэн үг тийм. Тэгэхээр эндээс j-т манай функцийн уруу гэсэн. Тэгэхээр энэ 4 g-ийн x гэдэг бол манай анхны функц y гэсэн үг. За тэгэхээр уушаа гарах 3 тэнцүү 3x-с нэг болоод нэг зэрэг тэмцээ x-с нэг гэсэн үг. Тэгэхээр манай x нь 2 юм байна. За тэгэхээр бол j 4-ийг болгож байгаа шүү дээ. Тэгсэн чинь j 4 бисээ 2-ыг болсон. Одоо энэ уруу функцийн 2 гэдэг бол манай анхны функцийн y гэсэн үг. Тэгэхээр 2 тэнцүү 3x-с нэг нэмэх нэг болоод уушаа гарахаар 1 болоод тэгэхээр нэг чинь 3-ын тэг зэрэг. Тэгэхээр эндээс x-с нэг тэг буюу x1 гээд манай хараа. За эсвэл бүр уруу функц олжоод орлуулж болно тийм. Бол f от x тэнцүү 3-ын x-с нэг нэмэх нэг функцийн уруу функц болох шаардлага бүгд яаж болох вэ гэхээр f от x y гээд орлуулчих. За уруу функц нь болохдоо x y-ийн x-с солиод x-ийн y-ээр соличихно. Бол тодорхойлогдмож бодох юм бол 2-ын солиж байгаа гэсэн. За нэг урагшаа гаргалаа. Тэгээ би y-ийг олмоор байгаа учраас яачих вэ? За хоёр талд нь 3 сүртэй логарифм авчнаа. Логарифм 3 сүртэй. За яг бол энд 3 байгаа ч гэсэн шүү дээ. За тэгвэл энийг бүгдээр одоо урагшаа гаргаж байна. Тэгэхээр эндээс логарифм 3 сүртэй x-с нэг тэнцүү y-с нэг урагшаа гарлаа. 3-3 маань 1. Эндээс y-ийг болохоор логарифм 3 сүртэй x-с нэг дээр нэмэх 1. За энэ юу гэж манай f функцийн уруу функц гэсэн үг. Тэгэхээр энд логарифм 3 сүртэй x-с нэг дээр нэмэх 1. За уруу функц бүгд ингэж j x-ийг уруу функцээр тэмдэглэсэн шүү дээ. Тэгэхээр логарифм 3 сүртэй x-с нэг дээр нэмэх 1. За одоо бүгд j 4-ийг олно гэсэн. Тэгэхээр логарифм 3 сүртэй 4-өөс нэгслээ нэмэх 1. Тэгээ 3-3 чинь 1 юм чинь ингээд 2 болчихж байгаа. За одоо дараа нь бүгд j 4 гэдэг давхар функцийг олгочихсон шүү дээ. За j 4 2-ыг олцсон. За g функцийг олцсон ч одоо бүгд энэ чи x-ийн хооронд 2 орлуулнаа. 2-оос нэгсахаар 1. За тэгэхээр 3-тай 1 маань тэг юм чи манай хариу 1 бах нэ. Өмнө хариу маань хэд гарлаа? Гэт 1 гэдэг адилхан гарч байгаа. За дараа нь 88. Энэ тэгштгэлийн шийдүүдийн нийлбэрийг олоорой гэж. За тэгэхээр бүгд 2-ын 2x нэмэх нь гэдэг маань 2-ын 1 зэрэгт. Хасах нь 9-ийг 30 нь 2-ын x. За хасах нь 1 гэжээд бүгд 2-ын x-ийг хуваах нь 2-ын 1 зэрэгт. За одоо бүгд энд яах юм гэсэн чинь 2-ын x-ээ a гэдээ орлуулчвал 2-ын 2x нь a-гийн квадрат. Тэгэхээр эндээс 2a-гийн квадратаас хасах нь 9a хуваах нь 2 дээр нэмэх нь 1 тэнцүүдэг. За 2-оор үржүүлэхээр 4a квадратаас нь 9a нэмэх нь 2 тэнцүүдэг. За эндээс a1 a2 болчихно. За тэгэхээр дискриминант нь маань харъя. 9-ийн квадратаас нь 4-ийг 30a 30 цэ. Тэгэхээр 81-ээс хасах нь 32 гээд 49. Тэгэхээр манайх 9 дээр нэмэх нь 7 хуваах нь 2-ыг 34. 9-өөс хасах нь дискриминант нь 7 хуваах нь 8. Тэгэхээр 16-г 8 дахаар 2. Энэ маань 8-ны 2 бай 4-ний 1 юм шин. Бүгд аагаар юу тэмдэгсэн ч 2-ыг гэсэн. Тэгэхээр 2-ыг гэсэн 2 гэж болно. 2-ыг гэсэн 4-ний 1 гэж болно. Тэгэхээр 4-ний 1 маань 2-ын хас 2 зэрэг. Тэгэхээр эндээс x маань 1-тэй тэнцүү байна. Эндээс манай x маань хас 2-тэй тэнцүү. Тэгэхээр шийдүүдийн нийлбэрийг ол гэсэнтэй. Тэгэхээр 1 дээр нэмэх нь хас 2 буюу хариу нь хас 1 байна. За 89 энэ тэнцвэр чиг оторой гэж. За эндээс бүгд тодорхойлох юм байна. Логарифмын ард очиж 2-оос 1 маань тгийсэх. Логарифмын ард очиж x дээр нэмэх нь 1 маань тгийсэх. Эндээс урагшаа гаргал аашаагалаа x маань 2-оос бага x маань хасах 1 хэсэг. Тэгэхээр манай тодорхойлох мөч маань x нь 2-оос бага нөгөө талаас x маань хасах 1 хэсэг. За тэгээд хоёрыг
огтлцлын авна гэхээр манай шийдэн хасах 1-ээс 2-ын орно. Тэгэхээр x нь хасах 1-ээс 2-ын орно. Тодорхойлогдох мөч. За одоо бодлого одноо. Логарифм 2 суурьтай 2-оос 1 гэсэн. За хоошоо гарах чи хасахаа нэмэх болгочул амаа. Тэгтээ 4 би 2-ын квадрат гэж. За эндээс бүгд яах юм гэсэн чинь энэ хоёр маань уушаа гарахаараа хуваана. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 2 нь уушаа гарахаараа 2-ны 1-ийг өрчгөн логарифм 2 суурьтай x дээр нэмэх. За 2 талыг 2-оор өрчүүлчих тэгвэл амар байна тий. За 2-ыг өрчгөн логарифм 2 суурьтай 2-оос 1 гэсэн. За 2-оор өрчүүлээд энэ маань 1 гэсэн коэффициент болж. За бүгдээрээ ижилхэн логарифм суурьтай болгоно. 2-ыг ишгээ зэрэг болгоод оруулчвал 2 суурьтай 2-оос 1 гэсэн квадрат. За энэ 2 маань болохоор логарифм 2 суурьтай 2. Тэгээд логарифм 2 суурьтай x дээр нэмэх юм. За энийг зэрэг болгоо оруулчих. Тэгэхээр эндээс логарифм 2 суурьтай 2-оос 1 гэсэн квадрат нь 2 нь хойшоо зэрэг болоод орохоор 2-ын квадрат болчихно. За одоо ижил суурьтай нэмж байгаа учраас энийг ижилхэн 2 суурьтай гээд өөрчилчин 4-ийг өрчгөн x дээр нэмэх. Тэгээ энд маань логарифм 2 суурьтай 2-оос 1 x-ийн квадрат. За логарифм 2 удаа хичнаа. Тэгэхээр энд маань 2-оос 1 x-ийн квадрат нь 4x дээр нэмэх нь 4. За 2-ын квадрат 4, 4x нэмэх нь x квадрат. Энэ маань 4x дээр нэмэх нь 4. За 4-үүд нь хураагдаад за x квадрат энийг авшаа хашна хасах болоод энтэйгээ эмгэлтэд эмгэлж. X-ийг хаалтан саргалаа x-с 8 тэгээс ба. За тус бүрийн тэгтэн зүйт болохоор 0 ба 8. Тэгэхээр манай энэ параболын x нэлийг огтлцыг нь 0 ба 8 байна. Тэгэхээр энэ дээш харсан парабол. Тэгэхээр тэнглэг огтлж байгаа гэхээр ингэж багцаар ингэ зургатан тий. Тэгэхээр энэ хоёртаа нэмэх голдоо хасах. Тэгээд тэгээс багыг авах энийг авна. Энийг би одоо юутай огтлцуулах вэ гэсэн чинь тодорхойлмож нь хасах 1-ээс 2 гэж харсан. За энийг хасах 1-ээс нэмэх 2-тойгоо огтлцууллаа. Тэгэхээр хариу 0-оос 2 хүртэл 0 нь орно. 2 нь харин орохгүй гадагш харж. Тэгэхээр манай хариу 0-оос 2 байна. Координатын ихэд төвтэйгээр 90 градус эргүүлнэ гэж. Тэгэхээр координатын ихэд төвтэй бүгд 90 градусаар эргүүлнэ гэдэг маань ихэд төвтэй 90 градус эргүүлэх хуралтай матрицыг өгч байна. Тэгэхээр бүгд яг нөгөө тригонометри нэгж тойрог шиг координат ихэд төвтэйгээр 90 градус эргүүлэхээр ингэж эргүүлнэ шүү. Тэгэхээр 0 градус, 90 градус, 180, 270, 360. Хэрвээ хасах хэрэг гэвэл бүгдээрээ цагийн зүүнний дагуу ингээд хасах 90 градус ингэж эргүүлнэ гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ цагийн 90 градус координат ихэд төвтэй 90 градус эргүүлнэ гэдэг маань ер нь цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлнэ гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ нэг EM-цгийг авчи 1-0 координаттай. Энэ болохоор нэг EM-цгийг авчи 0-1 гэсэн координаттай. За тэгээ энэ хоёрыг бүгдээр хургаж үзнэ. Тэгэхээр би одоо хургалтын матрицыг олохын тулд хургалтын матриц маань А, Б, С энийг олмоор байгаа. За тэгээ би энд EM-цгийг аваад энд N-цгийг авчи. Тэгэхээр M маань N2-ын цэгээ бүгдээрээ энэ матрицаар хургана. За гэтэл нэгж матриц. Ямар ч матрицыг нэгж матрицаар үржүүлэхээр өөрөө гарнаа. Тэгэхээр энэ маань M', энэ N'. Тэгэхээр хөрвөл юу гэсэн үг вэ гэхээр энэ цэгийг үржүүлэхээр өөрөө гарна гэдэг чинь манай энэ цэгийг хуурахад гарч байгаа дүр нь манай хуургалтын матриц юм биш. За тэгвэл одоо бүгд координат ихэд төвтэй M цэгийг 90 градус эргүүлэхээр хаана очих гэсэн чинь N цэг дээр очих юм байна. Тэгвэл 0 хахад 1 дээр ирнэ. За манай N цэг хаана ирэх юм бэ гэсэн чинь координат ихэд төвтэйгээр 90 градус эргүүлэхээр энэ төр чинь. Тэгэхээр манай энэ цэгийн координат маань хасах 1 байхад тэг юм биш. Тэгэхээр дүр нь хасах 1 байхад тэгээ гэсэн. Тэгэхээр энэ маань манай хуургалтын матриц байна.